та ёстой мундаг сэлжиндэ. ямар гоё юм бэ. За өнөөдрийн цагаагаар ёстой гоё тааламжтай байна шүү. Тийм нэг дулаан, чиглэг тэгээ сая жоохон дасгал хийлээ. Хамгийн гол нь миний байж байгаа энэ газар болохоор Бээжингийн хамгийн үзэсгэлэнтэй гол гэдэг Лянма голын эрэг байгаа юм а. Лянма гол нь нийт 9.3 км явган замтай. Энэ гол нь эртээр үед цэргийн морь усалдаг газар байсан гэж Бээжингийн угуулчид ярьдаг. Энэ голыг дахин шинжилэн засахдаа түүхэн нэр усын хадгалаа зогсохгүй. Яг англи нэр шиг Бээжингийн онцлогт газрын нэг болгон бүтээн байгуулж байна. Тэг зөндөө олон гулгах тавцсан салууд байх юм. Би бас очиод нэг сэлвэрдэж үздэм билүү. Сайн уу? Сайн уу? Гулгах тавцсан их сонирхолтой санагдаж байна. Би туршиж үзвэл болох уу? Болохгүй яах вэ? Намайг дагаад ирээрэй. Тэгье. Сайн уу дасгалж явах. Сайн байна уу? Ийм олон тавцсан байгаа юм уу? Та өөрийн дуртай өнгөө сонгоорой. Энэ хамгийн тод өнгийн сонгочих уу? Энийг. Эхлээд авраг хантазаа өмсөн дөө. За тэгье. Окей. За сүлээ. Хийгээгүй юм хийж үзэх чинь дээ. Тэгэхээр энэ тавцан дээр би ганцаараа байх уу? Тэ энэ ганц хүний тавцсан штэ. Усан дунчих юм биш үү? Үгүй ээ, юу гэж дээ. Хүндийн төвөө доошлуулж хоёр талын сайн бариарай. Ингээд үү? За өдөглөх юм уу? Эсвэл эвтэйхэн суудсан ч болно. За 50 байгаараа битээ сандар. Үүнийг сайн барь. Энийг сайн бариарай. Зина. Би барайгаад байна. Усанд орчихоос айгаад байна. Энэ голчин бас нэгэн гүн байна шүү. Дасгалжуулагчийнхаа заасны бүгд марчлаа. Намайг ирж авраач. Одоо эрг рүүгээ буцахгүй бол ингээ усан дотор заах суулах нь доо. Дээр нь зогсч үзэх юм уу? Гү. Би тэрэн дээр гармаар байна. Энэ ёстой аюултай бүтэхгүй. За энэ салан дээр гарсан чи харин бүр их аюулгүй санагдаж байна. Усан дотор сэлжигээ өөртлөө авах юм байна. Сайн уу ахаа? Сайн байна уу? Та ёстой мондог сэлжинд байх уу? Усан цэвэрхэн байгаа биз? Тийм ээ, их тонголог байна. Тийм ээ. Та хэр удаа сэлв? 30 минут орчим. Би сэлмээр байна. Тэгтээ чадахгүй. Сэлээд ивэл сурчихнаа. Амархан. Түрүү эхлээд айгаад ингээ хөл өвдөжсэн чинь сая сэлээд бүр гар өвдөж штэ. Бүр гар хүчсэн байх юм. Тэгтээ их гоё байна. Дараа бас дахиж ирье гэж бодчих. Сорилтон биелүүлсэн нь бас шаналтай юм байна. Гэтэ бас нэг нууцлах хүнтэй уулзна гэнэ үү? За нөгөө нууцлах хүн одоо хаанаас хайдаг вүлээ? Та нөгөө нууцлах хүн мөн үү? Нууцлах хүн ээ. Уучлаарай. Би мэдэхгүй байна. Уучлаарай. Зүгээрээ. Танаас нэг юм асуучих уу? Та нууцлах хүн мөн үү? Биш ээ. Уучлаарай. Та нөгөө нууцлах хүн мөн үү? Яг мөн байна. Та байсан юм уу? Сайн байна уу? Сайн уу? Би таныг их удаа хүлээлээ. Энэ бэлтгэсэн цай амттна. Баярлалаа. Би өнөөдөр энд анх удаа ирж кофе ууж ийн. Үнэхээр тухтай санагдаж байна. Би сая усан дээр зөндөө сэлвэрдэж үзлээ. Дээрээс нь харахаар замг нь хүртэл харагдаж байна. Тийм ээ. Та яг хэлдэ. Бид голын усыг олон дахин удаа шүүж цэвэршүүлсэн. Тэгээд нуурын ёроолд ургамал тарьсан. Мөн эргийг дагуулсан зөндөө олон төрлийн ургамал мод тарьсан. Энэ нь агаар ус орчныг цэвэршүүлэхэд тустай. Тийм үү? Энэ гол дээгүүр баригдсан 24 гүүр нь 18 үзүүрийг холбосон байдаг. Тийм олон уу? Та усан онгоцоор аялбал энэ 18 газартай танилцах боломжтой шүү дээ. Тийм үү? Би заавал аялж үзнэ.
айгүй нааша иржих шиг байна шүү. Яг нэг нөгөө 3D ертөнцид ороо ирсэн юм шиг. Хараа энэ Азийн гүр, Ховын чав 3 дугаар гүр байгаа. За бидний аяллаа эцсийн зогсоод бид нэр 24 дугаар гүр дээрээ хүрээд ирлээ. За өнөөдрийн сорилт надад маш ач холбогдолтой сайхан санагдаж байна. Ягаад гэвэл Лянма голын аяллаар дамжиж голын эрэг дагсан хотын үзмэрийг гайхаа сонирхоо зогсохгүй усны систем хот төлөвлөлтөд хичнээн их ач холбогдолтой гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Харин надтай хамт байсан та ч гэсэн сэтгэлдээ харанхуй хуваалцаарай.